Хай за миний бас анхны ихтэй яг энэ oh my god. За яг энэ дугаараа бол хийж магадгүй. YouTube дээр тэгээд яг анхны гэж хэлж байгаа маш олон өнөөдийн дахиад нэг нь. За яг одоо л би нүрээ угаачаад гарч кофе авч ууж байна. Би гэртээсэн кофе маань дуусчихсан учраас гараад кофе аваад тэгээ гэртээ орж ирээд юмаа хийн. Тэгээ надтай хамт байгаарай. Okay, I wear this. Oh. You need more light. Тэгээ хайлттай өглөө болсон л доо. Гэтэ манай гэр тэр цонхыг харахаар өглөө болцсон. Тэгээд яг энэ хэсэгтээ маш гэрэлгүй. Яг л ингээд том өрөө галтгоо нийлэлтэй учраас. Тэгээд яг одоо нэг иймэрхүү би өөрөө тэгээд бас юу яасан бэ гэхээр богино биш үү? Одоо нүрээ харьцуулаад ямар ч намын тас төрхөөгүй байгаа. Вау, гадаг байна гоё шүү дээ. Nice. Аймгаа бүлгүүгтэй мантан бод. Одоо ороод шууд хийх юмтай болохоор өглөөний цай дамжихгүй. Өдөрний газ кофе мантан бод идчихээд ямаа хий гэж бодсон. Өдөө сантарн кофе надад CU-гээс хамаагүй илүү санагдав. Бүлгүүг. Тэгэхээр өнөөдрийн төлөвлөгөө болохоор айгүй жоох ачаалттай. За ямар ч гэсэн одоо би нөгөө сургуультаа өгөх материалаа орчуулж байгаа. Өөрөө орчуулаад тэгээд хамаат харуулж байгаа. Тэгэхээр одоо нэг 3 удаас юм орчуулна. Тэгээд 3 удасхэр одоо 11 20 болж ийн гэдэг чинь за окей санаад хаягаа. Энэ 3 цагийн дотор орчуулж байх гэж бодож байна. Тэгээд орчуулгуудаа за өсрөл 2 цагтай тий араас 3 цагааш. Тэнгүүтээ би амар гоо төлөвлөгөөтэй. Тэгээд намаа сургууль дипломоос хамаас ингээ манай нөхөр надад маш гоё бэлэг авч өгсөн. Тэгээд тэр бэлгийг хамтдаа задлаад тэгээд хамтаа гоё байршуулаад хамтаа будцгаа. Хоолн ханадтай хаймаг уухгүй бол би бүр улам нармаагаад стамяана. Гэтэ кофентэй им ууж болдог лөө. Тэгвэл кофе ууж дуусчаад байгаа. Тэгээд 20 болж байгаа. Тэгээд бас өнөөдөр гэрээ цэвэрлэх ёстой. Орой ангийнхантайгаа шопинг хийх ёстой. Яагаад тэгэхээр бид нэр төгсөлтөйхөө хувцас бас гоё дөпөл бас цүн аавна гэж бодож байгаа. Гэтэ яг таалагдах юм олдох үгүй сайн мэдэхгүй байна. Бас би нөгөө маникюр хийх ёстой. Миний хумс гарын болон хөлний хумс. Тэгээд сормоосаа суулгуулна. Гэхдээ сормоосаа суулгуулахад түр азандаг ч юм болов. Миний сормоостой бодог айгүй гоё бодог. Тэгээ сормоос суулгахаар айгүй их сормоосыг маань авч яваад идэм билээ. Тэгээд бодож байна. Ер нь айгүй их сормоос суулгах нөгөө бүх охтууд юм гоё дэрүүлсэн гоё нүдтэй байжснаас нэг нь ч ихсэн жоохон мяа их. За нөгөө сая бүлгүүгтэй мантан бод идсэн болохоор шууд юм ууж болно. Тэгээ би эмээ ууханд бол бас юм идсэн байгаа.
гэрээ бүр амар их цэвэрлээ. Аюу гой сайн цэвэрлэж чадсан. Тэгээд басанд орчлоо. Одоо болохоор орой хоолны цаг болж байна. Дэлгүүр ороод бүлгүүгийн амтлагч аваад бүлгүүгээ хийн. Өнөөдөр бүлгүүг амар дуртай. Тэгээд бүлгүүгийн гол нь пинтүүц наймаар их шүүс наймар байхаар аюу гоё идэх. Надад бүр амар таалагдав. Баг шилтэй боллоо гэдэг. Окей. Тэгээд зорсон өхрийн махтай хоол бүлгүүгийн хийгээд бас удаага гоё ячи да. Наа мах маань арай гисчээ. Хаа юм бэ? Бараг л нөгөө Монгол бараг биш угаасаа Монгол юм түүсэн гүзээлгэн тэгээд одоо л танаад гоё гүзээлгэнтэй цай ч юм уу эсвэл гүзээлгэн чанаад ямар амттай болдгийг гэхдээ яг гоё мэдлэг алга байна. Гэхдээ яг ууж үзмээр байна. Йоо бүр хоолоо бүр хашнаа болчихсон. Яа гэтээ сая өнөөдөр баг хэдэн цаг 3 цагаас хойш одоо 8 цаг гэдэг чинь би бүр 5 цаг гэрээ цэвэрсэн байна шүү дээ. Оо амар юм аа. Өглөөс ирээд юмаа хийж иж агаад 3 болгонод гэрээ цэвэрлээ. Одоо хоолоо хийж чинь. Зураг зурж чадсан юм.